Улсын дэд шүүхийн дэргэдэх шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэн. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгүүд. Ажилласан жил тогтоох. Хүрээлэнгийн ажиллах журмын 6-гийн 1-т шүүн таслах ажиллагааг мэдээлэлээр хангах чиглэлийг үндэслэн шүүн таслах ажиллагаанд анхааруул зохиох мэдээллийг нийгмийн даатгалын ерөнхий газрын саналаар хамтран бэлтгэлээ. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар шүүхийн сахилгын хороо, шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэн, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэл дүүргийн нийгмийн даатгалын газар хэлтсийн хяналт шалгалтын байцаагч мэргэжилтнүүдийн дунд иргэний ажилласан байдлыг тогтоосон шүүхийн зарим шийдвэрүүд уулзалт хэлэлцүүлэх зохион байгуулагдсан. Хэлэлцүүлэхээр нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалтын явцад иргэний ажилласан байдлыг тогтоосон шүүхийн зарим шийдвэрүүдийн ард иргэдийн бүрдүүлэн өгсөн материалуудад хийсэн шалгалтаар тогтоосон баримтуудыг онцлон хүргэж байна. Багнуур дүүргийн нийгмийн даатгалын хэлтест янз бүрийн олон талд аргаар үйлдэгдсэн байж болзошгүй юм нөхцөл байдал бол олон удаа давтагдсан юм тохиолдол гарсан. Шүүхэд ажилласан байдлаа тогтоолгохоор бүрдүүлж өгсөн нотлох баримтууд нь нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтын ажилтнуудын бусад их усүрээс тухайлбал архиваас, байгууллагуудын архиваас, үндэсний архиваас болон төрөлцсөн архивуудаас гаргасан болон даатгуулагч, тэтгэвэр авагчдын өөрсдийнх нь олж авчирч өгсөн нотлох баримтуудтай харьцуулан тулгын шалгахад бол өөр хоорондоо зөрүүтэй байгаа юм. Бидний зорилго бол хин нэгний буруутгах юм уу, гин буруутныг олох гэсэн юм зорилго санаа бол байхгүй. Хамгийн гол нь бол энэ хууль бус ажиллагаа ямар аргаар үйлдэгдсэн болох энийг яаж тасн зогсоохд гол анхаарал хандуулж байгаа. Хугацаа цэргийн албаас ерөнхий боловсролын сургууль болон хуучнаар техник мэргэжлийн сургууль одоогоор бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцж байсан хугацаанд нь өөр ажил эрхэлж байснаар ажилласан байдлын тогтоолгосон байгаа. Дараагийн нэг асуудал бол ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Ажил хөдөлмөр эрхлэх хуулийн насанд хүрээгүй. Өөрөөр хэлбэл 13-аас 15, 16 настай байхдаа тэр тусмаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хүнд нөхцөлд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан мэтээр ажилласан байдлыг тогтоосон. Даатгуулагчийн хүчин төгөлдөр хөдөлмөрийн дэвтэрт ямар ажил мэргэжлээр ажиллаж байсан тухай тэмдэглэл байсаар байтал өөр ажил мэргэжлээр ажиллаж байснаар ажилласан байдлыг тогтоолгосон тохиолдлууд байна. Тухайлбал будаа татагч, будаа наслагч, ноормчин гэсэн ажил эрхэлж байсан иргэнийг тракторын жил очоор, ушуу баригчаар ажиллаж байсан иргэнийг конвейерийн машинчаар ажилласан ч гэдэг юм. Ийм байдал ингээд тогтоочихсон байдаг. За хэд хэдэн төрлийн ажлыг тодорхой хугацаанд эрхэлж байсан хүнийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах нэг ажлыг эрхэлж байснаар нэгтгэн тогтоолгосон. Эсвэл тэдгээр ажлыг бүгдийн дээрх бүх хугацаанд эрхэлж байснаар тогтоолгосон. Энэ юу хэлэх чинь гэхээр зэрэг нэг байгууллагт даатгуулагч ажилтан ажил хөдөлмөр эрхлээд хөдөлмөрийн гэрээ байгуулалт ажиллаж байсан байна. Тэгээд тодорхой хугацааны дараа ажлаасаа чөлөөлөгдсөн, өөрөөр хэлбэл 1 жил ч юм уу, 1 сар ч юм уу болоо тий. Тэгэхээр тодорхой нэг хэсэг хугацаанд тэр газар ажиллахгүй 3-4 жил завсардаж явж байгаа. Дахиад нөгөө газараа ороод ажиллаад явсан хугацааг тасралтгүй ажилласан мэтээр тогтоочдөг. Эсвэл тэр газараа ажиллаж байсан боловч хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлэр ажиллаж байснаар тасралтгүй ажиллаж байснаар тогтоолгосон. Хэрвээ тэр хүн тэр байгууллагата тасралтгүй ажиллаж байсан боловч хэд хэдэн ажил мэргэжлийг дамжин эрхэлж байсан бол тухайн ажил мэргэжлэр ажиллаж байсан хугацаа бүрээр нь тасаад тогтоохгүй болохоор хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр тэтгэвэр тогтоолох эрх зүй харилцаа бол харьцангуй залуу наснд гэдэг юм уу хэвийн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүсээс даруй 5-аас 10 жилийн өмнө тэтгэвэр тогтоолох эрх зүй харилцаа үүсэх ийм боломжийг бүрдүүлээд өгч байгаа юм. За мөн орчуулгын товчоо алдаатай орчуулсан ч байд юм уу, элтэд буруу орчуулсан тушаалыг нотлох баримтаар үнэлүүлээд тэтгэвэр тогтоолгочихсон. Шүүхийн байгууллага, нийгмийн даатгалын байгууллага шалгаж хүлээж авах нотлох баримтын үнэн зөвийн магадлах гэхээс илүү зарим хуулийн этгээд иргэн хувь хүмүүс энэ хуурамч нотлох баримтыг бүрдүүлэхэд хамтран оролцдог, үгсэн хуульддаг байж бас болзошгүй юмаа гэсэн юм сэжиг таамаглал байна. Ижил овог нэртэй хүний материалыг ашиглах, ижил нэртэй хүний овог бичгтэйгүү тушаал
цалингийн дэс баримтуудыг ашиглах зэргээр ажил хөдөлмөр эрхлэх хугацааг ажилласнаар тогтоолгосон. Өөрөөр хэлбэл одоо 90 оноос өмнө ч байд юм уу хүн нэг бүрээр регистрийн дугаараар нийгмийн даатгалын шимтгэлийг тайлгнадгүй байх үед зөвхөн тушаал орсон гарсан тушаалаар ажилласан хугацааг тооцдог. Эсвэл хөдөлмөрийн дэвтрийн бичил баталгаажуулалтаар тооцдог. Ийм одоо журмыг мөрдөж ажиллаж байна. Тэгэхээр энэ тушаалууд нь бол харьцангуй одоо дээр үед гэдэг юм уу 60 70 оны үе 50 хэдэн оны үе одоо 1990 оноос нөгөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжихээс өмнөх хугацаанд ухаалбал бүр наривчлаад хэлбэл 95 оноос өмнөх хугацааны ажилласан байдлыг тооцоход ашиглаж байгаа тушаалууд нь зарим тушаалууд нь бол одоо адилхан нэртэй хүмүүстээр овгийн бичээгүй ийм тушаалууд байд юм байна. Нэг газар ажиллаж исэн адилхан нэртэй хүмүүс ч байдаг. Эсвэл огт тэр газар ажиллаагүй адилхан нэртэй хүний ч гэсэн тушаалыг одоо өөрийнхөө тушаал мэтээр ингээ бүрдүүлээд өгчдөг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгчсэн төлөөлөгч нарын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн дэвтэр баярын бичиг үнэлэх зэрэгт бичсэн эзэмшигчийн овог нэр эрхэлж байсан ажил мэргэжлийн нэршил ажил томилсон чөлөөсөн тушаалын огноо зэрэг бичвэрүүд энгийнүүдээр харахад илтэд засвартай балалсан шүүхээр ажилласан байдал тогтоолохоор бүрдүүлэн өгсөн нотлох баримтыг нийгмийн даатгалын эсд ирүүлсэн баримт бичиг архиваас авсан хуулбартаа тулгын шалгахад зөрүүтэй ийм байдал байна. Зарим иргэд бол өөрсдөө эрх зүйн мэдлэг дутмаг бас одоо бичиг үсгийн чадвар суул эсвэл бол эрүүл мэндийн шалтгаанаар эдийн засгийн одоо боломжгүй байдлаас ч гэдэг юм уу янз бүрийн байдлаар бичиг баримтаа бүрдүүлэх боломж нь хязгаарлагдсан байна. Тэгэхээр тэр хүмүүс бол зарим нэгэн одоо залжин овсгоотой хүмүүсийн одоо ол зашиг гэдэг юм уу одоо энгийнээр хэлбэл болоод байна л да. Одоо нэгэнт иргэний хуулиар итгэмжлэх энэ эрх нь нээлттэй байгаа учраас бид бол энийг одоо хориглох ч гэдэг юм уу зөвшөөрөхгүй байх боломжгүй. Тэгэхээр энэ итгэмжлэгсэн төлөөлөгчөөр дамжуулаад янз бүрийн нотлох баримтууд цуглуулж ажилласан байдлыг тогтоолгоход тухайн одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар бичиг баримтууд яаж бүрдүүлж өгч байгааг бас мэдэхгүй байна. Одоо тэтгэврийг чи бүрдүүлээд материалын одоо бүрдүүлээд өгцөө тэтгэвртэй болно гэж хэлсэн энэ үгэнд нь одоо итгэл найдаал тэгэл хөнгөмсгөр найдаал ингээл ажилласан байдлаа тогтоолгоод тэтгэвэр авцсан. Өчнөө жил тэтгэвэр аваад одоо тодорхой хугацааны дараа их хэмжээний одоо үр төлбөр тий магадгүй одоо ял шийтгэл торгуул ноогдох ийм хэмжээнд хүрчээд байгаа юм. Хөдөлмөрийн дэвтрийг шинээр бичсэн тийм ээ. Даатгуулагч өөрөө нөхөж бичсэн. Хоорондоо ажил хэрэгэ холбоогүй харилцан хамааргүй байгууллага аймаг сумдад өөр цаг хугацаанд ажиллаж байсан иргэдийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт ижил төсөөтэй бичигдсэн. Тэгэхээр энэ юу гэлж юм тэгэхээр зарим иргэд бол өөрөө хөдөлмөрийнхөө дэвтрийг бүгднгийн нөхөд бичсэн байж идэг. Эсвэл бол өөр хүнээр бичүүлсэн байж идэг. Эсвэл өөр хоорондоо холбоогүй ажил мэргэжлийн өөр орон зайд гэдэг нь өөр газар оронд байгаа байгууллагуудад ажиллаж байсан хүмүүсийн дэвтэр дээрх бичвэрийнх нь хэв нь адилхан байгаад байгаа. Энэ бол бас л нэг баримт болж байгаа. Тэгэхээр энийг магадгүй одоо шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр энэ нэг хүний бичиг мөн эсхийг шинжилүүлвэл тогтоогоод гэдэг өгчих боломжтой. Одоогийн байдлаар бидэнд байгаа баримтууд нь хуулбар байгаа учраас шинжилгээнд дөх нотлох баримтын шаардлагыг бол хараахан бас хангаж чадахгүй байгаатай холбоотой. Дэвтэрт бичигдсэн мэдээлэлээс өөр ташигтай мэдээллийг хуулбарлаа өгч зарим мэдээллийг нуун дарагдуулж ажилласан байдлыг тогтоолгосон. Зарим хуудсыг ураад авчихдаг, балал цохолдог тийм нотлох баримтаар үнэлүүлэхээр өгтөө өөр ташигтай одоо яг хөдөлмөрийн хүнд төгсөлд ажиллаж исэн хугацааныхаа тушаалуудыг төвөрлж хуулбарлаад нотариатын байгууллагаар гэрчлүүлээд шүүхэд нотлох баримтаар өчгдөг. Тэгээд үндсэн их баримтаа устгахчдаг. Энэ үндсэн их баримтыг устгах үнэн зөв мэдээллийг нуун дарагдуулах, хуурамчаар баримт бичиг үйлдэх зэрэг бол бүгдээрээ эрүүгийн хариуцлага хүлээхээр эрүүгийн хуульд бол ингэ тусцсан. Хаанхын ямар тэмдэг дардсан тодорхойгүй, хүчин төгөлдөр хэсэг нь мэдэгдэхгүй ийм тэмдэг дардсуудыг бас ашигласан байж болцсохгүй. Тэгэхээр энийг одоо мөн л одоо их байсан шинжилүүлж тамганы тосон тий одоо яг дардсны хуу эсвэл одоо бол нэг техник тоног төхөөрөмж өндөр хөгжиж учраас бид нар бас энгийнүүдээр гэдэг юм уу багаж техник хэрэглэлд ашиглахгүйгээр энэ жинхэнэ тамга дардас хэвлсэн тамга дардсыг ялгахад бол бас нэлээд бэрхшээлтэй болсон.
нотлох баримтыг шатааж устгасан байж болзошгүй юм нөхцөл байдлууч байдаг. Энэ бол одоо түрүүний хэлсэн яхаар гурвын хариуцлага хүлээхээр ийм үйлдэл. Нэгэнт одоо иргэдийн хүчин төгөлдөр хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг авсан бол төлөөлж тэмцэлтний төлөөлөгч бол түүнийг устгах, өргөдүүлэх ийм боломж бол байхгүй болох хэрэгтэй гэж ойлгож байна. За шүүхээр ажилласан байдал тогтоолсон иргэдийн дийлэнх нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарах ажил мэргэжлээр ажиллаж байснаар тогтоолгож байгаа. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл бол дотор нь дөрвөн хэсэгт хуваадаг л да. Хөдөлмөрийн нөхцөлийг бол нэг хэвийн бус гэж хувааж байгаа. Тэгээ хэвийн бус нь бол хортой, халуун, хүнд, газрын дор. Тэгээ Монгол улсад бол өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүд газрын дор ажиллахыг бол хуулиар хариуцсан л байж байгаа байхгүй. Дандаа эрчүүд ажилтдаг. Хортой, халуун нөхцөл ч гэсэн эмэгтэйчүүд төдийлөн их ажилдаггүй. За хүнд нөхцөлд бол адилхан ажиллаж байна. Заавал одоо шүүхээр ажилласан байдал тогтоолохдоо тэр одоо хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласнаар тогтоолох гээд байх ямар шаардлага байна те цаана эрх зүй ямар үр дагавранд ямар хүсэл сонирхол байна гэдгийг бол бас анхааран судлахгүй бол бас болохгүй юм байна гэж ингэж бодож байгаамаа. За дээрэс нь бол архивын баримтыг хуурамчаар үйлддэг хамтардаг байж болзошгүй юм нөхцөл байдлууд зарим аймаг дүүргүүд бас гарсан тохиолдол бий. Тэгэхээр энэ юу гэж хэлж байгаа тэгэхээр зэрэг архив үндсэн баримтанд нь очиод одоо нийгмийн даатгалын хялт шалгалтын байц цагснаар тулгын шалгаад үзэхээр нийгмийн даатгалд авчирсан баримтын хуулбар хэсэгчилсэн хуулбар нь яг адилхан байж идэг. Гэтэл бол тухайн одоо баримтын хувийн онцлог шинж байдалч гэдэг юм уу тэр хуурамчж болзошгүй гэсэн ямар нэг сэжиг таамагаас үүдэлтэйгээр түүнийг шүүгийн шийдвэрийн хүрээнд шалгуулахаар энэ баримт бол хуурамчаар үйлдсэн баримт мөн байна гэж тогтоочдөг. Ийм зүйлс ч хүртэл гараад идэг. Нэмж хэлэхэд энэ нэгдэл гэж одоо 1990 оноос 1992 оны хооронд бол татан буугдсан нэг хуулийн этгээд байж байгаа. Нэгдлийн гишүүн байх, нэгдэлд мал малж явах энэ хугацаанд ажилласнаар тооцогддог. Тэгээ энийг шүүхээр ажилласан байдал тогтоолохдоо 1994 оныг дуусталч гэдэг юм уу нэгдэлд ажиллаж яснаар тогтоолгож байгаа. Гэтэл улсын бүртгэлийн газраас одоо тухайн аж ахуйн нэгжийн нэгдлийн суурин дээр компани байгуулагдсан. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн нэр хэлбэрээ өөрчилсөн, өмчийн ангил нь одоо солигдчихсан ийм нөхцөл байдлууд тогтоогддог. Тэгэхээр нэгэнт одоо хуулиар татан буугдаад хүчингүй болцсон тамга тэмдэг байхгүй болсон. Ийм аж ахуйн нэгжүүдэд иргэнийг ажиллаж байсан байдлаар тогтоох нь бол эргээд тодорхой хугацааны дараа бас эрсдэлтэй байдал үүсгэх ийм магадлал байж болох юм а гэж ингэж бодож байна. Энэ одоо хууль бас бүл баримтыг шалгуулахаар бол цагдаагийн байгууллагт хөрвүүлээд одоогор хэрэг бүртгэлийн хэрэг нэгдээд ингэ шалгагдаад явж байна. 2021 оны 9-р сарын 22-ны өдөр 4 хүний материал буюу 230 хуудас, 2022 оны 2-р сарын 14-ний өдөр 63 хүний материал буюу 2863 хуудас бүхий материал, 2022 оны 3-р сарын 30-ны өдөр 53 хүний 1999 хуудас материал, 2022 оны 4-р сарын 28-ны өдөр 1 хүний 39 хуудас материалыг шалгуулахаар өгсөн байна. За энэхүү контент нь шүүхийн байгууллага, нийгмийн даатгалын байгууллагын цаашдын үйл ажиллагаанд үр дүнгээ өгч, иргэд даатгуулагчдын шударгаар төлсөн нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хамгаална гэдэгт бол итгэлтэй байна. Улсын дэд шүүхийн дэргэдэх шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэн